Сайн уу гэгээ эрүүл мэнд подкаст үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. За бид өнөөдрийнхөө подкастын зочноор улсын 1-р төв эмнэлгийн гастроэнтерологийн төвийн их эмч мөн элэг шилжүүлэн суулгах багийн элэг нэмч анагаах ухааны магистр Сумьяг урьж оролцуулаад байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд. За бидний бас урилгыг хүлээж авч зочноор маань оролцож байгаад тун баярлалаа. За бас намайг урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. За үзэгчдэд та өөрийгөө танилцуулах буюу яг ямар чиглэлээр бас эмчээр ажилладаг үлээ те. За би улсын 1-р төв эмнэлгийн гастроэнтерологийн төвийн их эмч. За гастроэнтеролог гэдэг маань хоол уусруулах хэрэгтэн тогтолцооны эмч гэсэн үг. Тэгэхээр нэлээд өргөн цар хүрээг хамарсан тийм мэргэжил байдаг. Тэр нь улсын 1-р төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн элэгний эмч гэж явдаг. Ийм мэргэжилтэй давхар хотоодны дурангийн эмч гэсэн ийм хүн байна. За хоол боловсруулах гэхээр айгүй өргөө ойлголт гэж та түрүү хэллээ шүү дээ тийм. Хоол боловсруулах замын яг энэ одоо эргэтэн тогтолцооны эмгэг өвчлөл манай улсад ер нь их вэ нү гэж харагдаад идэг. Яг эмч хүний хувьд те яг одоо тэр галтгоонд нь одоо тоогонд нь ажиллаж байгаа хүний хувьд танд яг юу гэж анзаарагдаж харагддаг байна. Тийм ер нь дэлхий дээр ч гэсэн яг манай хоол боловсруулах замын өвчлөл их өргөн дарагцтай байдаг. Ялангуяа манай элэгний өвчлөл араас нь хотоодны өвчлөл зэрэг өвчлүүд маань дэлхий дээр дандаа л 1-2 дугаар байранд явж идэг. Ийм их одоо тохиолдолтой өвчлүүд байгаа. Ялангуяа үүнийг бол балсан одоо хорт хавдар зэрэг өвчнүүдээр бас дандаа тулгаацгч явдаг. Одоо нөгөө элэг гэж ярихаар мэдээж энэ одоо бахархах ш бүр харамсмаар айгүй асуудалтай тий 1-р дэлхийн олон улсын дундаа бүр 1-р ингээ элэгний өвчлөөр манайх тэргүүлж байна гэдээ одоо тий яваад идэг. Араас нь та ходоод гэж байна. Ходоод гэхээр одоо яг юунаас шалтгаалсан гэх юм ходоодны өвчлөл тий яг юунаас үүсээд байна, юу буруу учраас тэнд одоо өвчлөл үүсээд байна, хэн нь юун дээр алдаад байна гэж харж байгаа. Яг хөө энэ ходоодны өвчлөл гэхээр яг ходоодыг эхлээд яг ходоодны өвчлөл гэж юу вэ гэдгийг ард иргэд маань ихсэн ойлгох хэрэгтэй. Ингээхийн тулд ходоодыг одоо хамгаалах болон хөнөөх хүчин зүйл гэж байдаг. Тэгээ энэ хоёрын тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр эмгэг болоод эхэлсэн. Тэгээ монголчуудын хувьд одоо энэ ходоодыг хөнөөлт хүчин зүйлүүдэд нь хамгийн ихэнд нь юу багтаа монголчууд ч гэлдэг дэлхийн нийтээр юу багтаад байна гэхээр одоо хөнөөлт хүчин зүйлүүдийн ингээд жигсаагаад үзэх юм бол хамгийн нэгдүгürt нь хеликобактери алтар. Монголчуудын маш сайн мэддэг хеликобактери алтар. Хоёрдугаарт нь удамшлын хүчин зүйл. Гуравдугаарт нь химийн одоо бодисууд буюу хорт зуршил, архи дарс, тамхи тариа, дан ялангуяа өвчин намдаа химийн хит хэрэглээ. Тэгэл бусад одоо химийн гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг юм уу тэрийг урт хугацаанд хэрэглэх. Мөн удамшлын хүчин зүйлүүд их нөлөөлнө. Дээрээс нь амьдралын хэм маяг, буруу хооллолт одоо ийм зэрэг ийм олон хүчин зүйлийн энэ хүчин зүйл дээрээс нь хамгийн илбэг байдаг нь ялангуяа стресс. Одоо нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн стрессийн түвшин нэмэгддэг. Тэгээ энийгээ дагаад бас ходоодны өвчлөлд өртөх магадлал өндөр бий. Тэгэхээр яг хуу ходоодны одоо үрвсэл, шарх, хавдарч гэдэг юм уу бүх өвчлөлийн ерөөстэй шүүртэн дандаа хеликобактерийн халдвар байгаад байна гэдгийг судалж байдаг. Тэгэхээр дэлхийн нийтээр хеликобактерийн халдварыг бүр олон жилийн өмнөөс судлаад ирээд одоо манай Монгол орны төвшин ч гэсэн маш сайн судалсан байдаг. Дээр үеэс ахуулаад манай эрдэмтэн профессор, докторууд маань нэлээд олон судалгааны ажил хийгээд бүр монгол хүний одоо ямар төрөл нь байдгийг энэ гэдгийг хүртэл тогтооцсон маш олон судалгаанууд байдаг. Тэгэхээр монголчуудын дунд нийт одоо хеликобактерийн халдвар нийт монгол хүмүүсийн бараг 80 орчим хувьд нь явж байгаа. Дийлэнх гэсэн үг тийм. Тэгэхээр энэ 80 орчим хуваасаа эмнэлэгт хандж байгаа нь 40 гаруй хувь гэсэн үг. 40 орчим л хувь. Тэгээ үлдсэн тал хувь нь ерөөсө тоохгүй яваад байна гэж юм уу тийм гэсэн. Тэгээ хеликобактерийн халдвар одоо байна гэдэг маань зовөр өгөөд монголчуудын нэг алдаа байдаг нь зовөр өгөхөөр эмнэлэгт ханддаг. Тэгээ зовөр өгөөд явахаараа тэрийг бас тодорхой хэмжээнд ингээд агуулад явцсан байдаг байгаад байдаг. Одоо юу гэдэг за яах вэ гэх тэнэггүй зангаас болоо яваад байдаг. Тэгээд альва юм дээр хандахаар одоо юу гэдгийг хорт хавдрын тохиолдолд бол бид нэр юм хийж чадхаа болцсон нөхцөл байдал дээр очдог. Эрт үед нь тий альва юм эрт үед нь онцлоод дэмжлээд байлаа ч гэсэн эрт үед нь онцлчих юм бол бид нар хавдар гэдэг өвчнөөс айх ерөөсөө тийм шаардлага байхгүй. Бүрэн дүүрэн имжлэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ хандж байгаа 40 орчим
одоо хөв байна гэж. Тэгээд үлдснүүд нь бол завьргүй шинж тэмдэггүй яваад байж болно. Тийм. Тэгэхээр тодорхой хугацаанд шинж тэмдэггүй яваад байж болно. Тэгэхээр манайхан дөрөндөө дурдсанчлан дандаа зөөврөхөөр ханддаг. Тэгээд ямар зөөврөгдөг вэ гэхээр хөвчлэн ходоодны одоо дотор муухай огох, бөөлж, аюулхаа цанхаах гэдэг ийм нийтлэг шинж чанараар илэрдэг. Аюулхаараа хүчтэй өвдөгч гэдэг юм. Тэгээд энэ үед нэрээд харахаар бид нэр за энэ одоо бодит үзлэгийн тэр юмнуудаа хийж байгаа. За энэ таны ходоодны өрөвсөл шарах шалбархаач гэдэг юм. Ходоодны ямар нэг юм гүйж магадгүй. Үүнийг онцлохын тулд ходоод өөрөө их хөндөд хэрэгтэй учраас бид нэр ходоодыг зөвхөн ходоодны дурангийн онцлогоо хийж л онцлох боломжтой байдаг. Тэгэхээр хөндөд хэрэгтнийг дотроос нь тарж мэднэ. Тэгэхээр манай өвчтнүүдийн хувьд одоо үйлчлүүлэгч нарын хувьд юу хараад байдаг вэ гэхээр дурандуулахгүйгээр гаднаас нь онцлох боломж байдаг юм уу гэдэг. Тэгэхээр уг нь ходоодны дуран хийлэх маань өөрөө их амархан. Унтуулгатай болон унтуулахгүй одоо төрлөөр хийдэг. Тэр ходоодны дуран дээр бид нэр салстын бүрэн бүтэн байдал алдагдчих. Энэ ходоод маань үргэлжлэлтэй явна уу, шархлаатай явна уу? Хууд одоо Монгол улс бид нэр Японы Киотогийн англи гэж байдаг. Тэрний дагуу явдаг. Тэгэхээр тэн дээр гарч байгаа өөрчлөлтүүдээ хараад одоо нэмж дурангийн юмч бид нар маань энэ хүнд хеликобактерийн халдвар байж болзошгүй юм биш үү гэдэг сэжиглээд хэрвээ шаардлагатай бол эндээс нийтийн шинжилгээ аваад хеликобактерийг олох гэж байдаг. Эсвэл бол өтгөн юм уу амьсгалт нь эсвэл одоо эрэг сүрэг цуснаас нь үзэж болдог. Тэгээ энэгээрээ онцлцсныхаа дараагаар та хеликобактерийн халдвартаа дээрэс нь ходоодны ийм өвчлөлттэй ийм өрөвчлөлттэй явж шүү гэд гаргаад ирдэг. Тэгэхээр одоо би өвчнүүдийг харж байхад дийлэнх нь хеликобактерийн халдвартаа тэгэл ингээд маш олон эмчилгээ хийлэгдсэн зарим тохиолдолд тусдахгүй гэдэг юм уу. Би одоо 2 3 4 эмчилгээ хийгээд болохгүй байна. Тэнгуутаа нөгөө монголчуудын нэг хүн байдаг. Хаан сайн эмч ингээ хайгаа явцдаг бас нэг. Тэг ингээд яг нэг эмчийнхаа гараар биш. Олон хүн дамжаад явцдаг. Тэгээ олон хүн дээр дамж. Яг зүгээр хеликобактерийн хувьд дэлхийн нийтээр одоо ганц л өдрөмжийг баримтлал болгоод явдаг. Япон, Солонгос, Герман, Америк гэх юм уу те одоо дэлхийн айл зүүн хөгжилтэй оронд очсон. Тийм үү дэлхийн нийтээр бид нар Maastricht-ийн 5 дахь өдрөмжгээд тэр өдрөмжийн дагуу эмчилгээг хийдэг. Тэгээ энэний дагуу ч гэсэн 2021 оны 11 сард эрүүл мэндийн сайдын тушаалаар манай тасаг одоо бид нэр өөндөө ходоодны өрөвсөл шархны одоо онцлогын эмчилгээний өдрөмжийг эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургуулийн одоо профессор багш нараараа хянуулаад гаргасан юм өдрөмж байдаг. Тэгээ энэ өдрөмжийг Монгол улсад мөрдөж эмчилгээ хийдэг тийм. Тэгэхээр энийг бид нар яагаад энэ өдрөмжийн дагуу явдаг юм бэ гэхээр хеликобактер дээр бид дурдсан монголчууд одоо маш сайн судлаад гаргаад бүр бүлгээр нь гаргаад ирсэн. Яг нь хеликобактерийн халдвар нэг өөрөөсөө хоёр төрлийн уурыг ялгаруулдаг гэж үздэг. Тэр хоёр төрлийн уургийнх нь нэг нь одоо өрөвсүүлж тэр ходоодыг өрөвсөл шархлаа хавдарч гэх юм уу шилжүүлж яадаг. Тэр уургийн дотор нь төрлөөр нь хуугаад үзэх юм бол хоёр ангилалтай явчихдаг. East Asia буюу одоо өмнөд Ази. Western буюу баруун тал ингээд явчихдаг. Тэнгуут одоо дэх үед судалгаанууд дээр харахаар Монгол хүнд East Asia type-ийн хеликобактерийн халдвар байж гэдэг үзээд исэн бол сүүлийн судалгаануудаар 2015 оноос хойш одоо дандаа Монгол эрдэмтдийн судалгаа шүү. Манай анхны шинжилгээ ухааны их сургуулийн профессоруудын судалгаа. Тэн дээр яадаг юм сүүл 2019 оны судалгаануудаар харин эсрэгээр гараад ирсэн. Яасан гэхээр дийлэнх одоо улсын хэмжээнд хамарч үзсэн Японтой хамтраад хийсэн том судалгаа байдаг. Улсын хэмжээнд Улаанбаатар одоо бүх дүүрэг 21 аймгийг хамруулад хийсэн том судалгаан дээр 1000 гаруй хүний тийм дата цуглуулсан судалгаан дээр үзэхэд барууны төрөл байдаг юм байна Монгол хүнд. Тэр нь дотроо өөрөө бас одоо уураг агуулаад тэр нь эрэг сүргч гэдэг юм ингээ явцдаг. Тэгээ тэр нь дахиад дотроо дид бүлгүүдээр хуваагдаад явцдаг гэд Монгол хүмүүсийн хувьд бол Монгол эрдэмтэд маань одоо Монгол хүнд энэ төрлийн халдвар нь хеликобактерийн гаралтай халдвар нь өргөн байна. Өсөж өөрчлөгдөд юм гэсэн. Аагүй зүгээр яг л одоо энэ төрлийн халдвар нь өргөн байна гэдгээ мэдчихсэнд энийхээ дагуу хийдэг эмчилгээний тодорхой. Тэндээс би юу хэлэх гээд байна гэхээр тэр Maastricht-ийн өдрөмжийн дагуу эхлээд явахаар 1-р сонголтын эмчилгээ, 2-р сонголтын эмчилгээ, 3-р сонголтын эмчилгээ гээд эсвэл шатлсан эмчилгээ гээд антибиотик хослсон сонгомжтой эмчилгээ гээд эмчилгээнийхээ үр дүнг нь явдаг. Эмчилгээнийхээ үнэл хэмжээ гаргаа явцдаг одоо эмчилгээний аргууд бий. Энэ аргуудаараа яадгийн гэхээр за хеликобактерийн халдвартай онцлогдлоо ходоодны шархтаа ч өрөвсөлтэй хүн байлаа. Тэн дээр бид нар хеликобактерийн өмнө эмчилгээнд орж байгаагүй л 1-р сонголтын эмчилгээг явах нь. Эннийх нь хүртэл судалгааг манай
одоо эрдэмтэд гаргацсан байдаг. Ядгүй хэр тэр имчилгээнд нь антибиотик имчилгээ хавсарч явдаг. Нэгдүгээр сонголтод нь за стандарт уламжлалт гурван имчилгээ гэж явдаг. Хамгийн сүүлд одоо 2019 онд хийгдсэн судалгаа сангаж юм бэ. Жоо докторын хийсэн судалгаан дээр одоо тэр имчилгээнд ордог антибиотикуудынх нь ингээд төсвөржилтийг Монголд хүнд үзсэн байна л да. Тэгээ монголч яасан гэхээр тэн дээр их өндөр тоонууд гардаг юм. За амоксициллин гэдэг монголчууд их мэддэг антибиотик тийм нийтлэг хэрэг. Тэр гурвалсан имчилгээний одоо 2 антибиотикийнх нь нэгэнд нь явж идэг байхгүй. Тэгэхээр тэрэнд нь судлахаар яг 8 орчим хүн төсвөржилттэй байна гэж гараад ирсэн. Дараагийн явдаг яг гол имчилгээнийх нь нэг зүм антибиотик бол кларитромицин антибиотик. Тэр антибиотикт нь 37% төсвөржилттэй байна гэж гараад ирсэн. Ингээд төсвөртэйгээд харш нөгөө имчилгээ үр дүнгүй болох. Имчилгээ үр дүнгүй болох нөхцөл үүснэ гэсэн үг. Дараа нь одоо монголчуудын бүр сайн мэддэг метрогел одоо метронидазол гэж антибиотик. Тэр нь бараг 78% төсвөржилттэй гэхээр маш өндөр. Тэгээ энэ маань эргээд юутай холбогдоод нэхэ монголчуудын антибиотикийн буруу хэрэглээ. Анхнаасаа одоо бид нарыг баг багт ч юм уу эсвэл одоо саяхан ч гэсэндээ аптек руу ороод би ханаа төрчлээ. Юу авах вэ гэхээр эмчийн жоргүүгээр антибиотик олгодог гэсэн тийм. Энэ байдалтай холбоотойгоор эргээд энэ маань хеликобактерийн эмчилгээнд их сүргээр нөлөөлөд эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ судалгааг харахаар монголчууд хеликобактери додны вирусын тал дээр маш их юм хийсэн байгаа. Тийм байна. Тэгээд энийхээ дагуу эмчилгээнд гарцсан зэгцтэй удирдлагчтай энийг заавал 3 дугаар шатлалын эмнэлэг одоо эмч нар биш. Өрхийн эрүүл мэндийн эмч нар, дүүргийн эмч нар, шаардлагатай тохиолдолд эмч нар, мэс заслын эмч нар, яаралтай дөрвөн тусламжийн эмч нарт зориулж энэ удирдамж гарсан байдаг. Тэгэхээр энийг одоо заавал бид нар лөө ирж эмчилгээ хийлгэхээр бүх шатандаа очиод эмчилгээ хийлгэх бүрэн дүрэн боломжтой. Тэгээд тэр нөгөө эмчнэрээ солио явцдаг асуудал биш. Тэр ядгүйгээр за ингээд би нэг дорж гэдэг эмчтэр очиод хеликобактерийн гурвалсан эмчилгээнд хийчихэд тэгсэн чинь нөгөө хүнд маань кларитромицин төсвөртэй хүн явж ижээ нөгөө нэг хеликобактерийн төсвөржилтийг үзэхээр явж ижээ. Тэгээд нөгөө эхний шатны эмчилгээ нь үр дүнгүй болчихжээ. Тэнгүүд дараа нь яг нөгөө 2 дугаар сонголтын эмчилгээ рүү орно. Энэ муу эмч юм байна. Би өөр эмчтэй байна гэж бараг сонгоод яваад дахиад өөр эмчтэр очичоод би өмнө хеликогийн эмчилгээнд орж байгаагүй гэлждэг. Тэгэхээр нөгөө эмч маань эхнээс нь ахуулаад дахиад нөгөө нэгдүгээр сонголтын эмчилгээгээ хийгээ явна. Тэгэхээр нэг эмчийн гараар явжээчээ гэдэг маань за тэгвэл ингээд үзье. Нэгдүгээр сонголтын эмчилгээ хийгээ болсонгүй. 2 дугаар сонголтыг хийгээд үзье. 2 дугаар сонголтыг хийгээ болсонгүй. Тэгвэл танд нөгөө нэг антибиотикт нь төсвөржилтөнд байгаад идэм биш үстэй гэдэг. Одоо хеликобактерт нь тэр төсвөржилтийн үзэг гаргаад кларитромицин төсвөртэй хүн байна гэж гараад ирвэл бид нар антибиотикоос солиод одоо юу гэдгийг левофлоксацин суурьтай антибиотик руу оруулна гэдэг юм. Эсвэл шатлсан эмчилгээ рүү оруулна, хавсарсан одоо антибиотик эмчилгээ рүү оруулна гэдэг юм. Ингээд 5-6 төрлийн сонголт байдаг байхгүй тийм эмчилгээнд. Тэгэхээр дэлхийн аль ч оронд очсон Япон, Солонгос, Герман одоо юу гэдгийг тийм аль ч оронд очсон нэгдүгээр сонголтоос яваад ингээд аваад шат дараатаагаар явна. Тэгэхээр нэг хүнийхээ гараар явуул их сайн. За бүр болий тэгвэл дараагийн эмчтэрээ очвол би өмнө нь ийм ингээд хийлгсэн шүү гэх тэр түүхээ маш сайн ярих хэрэгтэй. Тэгжээж энэний одоо цаанд гардаг гэсэн. Тэгээд энэ хеликобактерийн халдвар өөрөө дэлхийд дээр их өргөн тархалттай байдаг. Ялангуяа Азийн оронд, дээрээс нь Африкийн орнуудад их өргөн тархалттай байдаг. Ходоодны одоо хавдрын дэлхийд тэргүүлдэг 4 улсад өргөлөө Азад явждаг. Тэрний яадаг гэхээр 1-р Солонгос, 2-дугаарт Монгол. Идж байгаа нь хоол хүнсэнтэйгээ бас холбоотой ахуй орчин тэр нөгөө дөрөвний миний дурддаг хөнөөл хүчин зүйлийн одоо хэрэглээтэй л холбоотой гэсэн үг байхгүй. Ганцхан хеликобактериас биш. Энэ зүгээр л нэг шалтгаан. Гэтэл монголчууд хеликобактертай. Дээрээс нь одоо орц зуршлын хэрэглээтэй, амьдралын буруу хэм маягтай, хооллолтын дэглэмгүй ч үгүй юм уу. Дээрээс нь өвчин намдах хэмээ хэрэглээтэйгээд нөгөө нэг ходоодын чиг гэмтэж болох бүх юмыг хэрэгжилж идэг. Цогцоор нь хэрэглээтэй шүү дээ ер нь. Цогцоор нь явж идэг. Тэгээд ирэхээр энэ өөрөө ходоодны хавдрын одоо ингээд дэлхийд 2 дугаар байрлаж ихсаад байна шүү. 100 мянган хүн амт ногдох тоогоор Монгол улс дэлхийд 2 дугаар ч Солонгос, Япон одоо Хятад гэдэг энэ дөрөв ороо явж идэг. Тэгээд тэрийг гаргаж ирэхийн тулд одоо яагаад ингэж өндөр байгаад идэг юм бэ гэж гаргаад ирэхийн тулд тэр яг уу одоо East Asia type гэдэг юм төрөл гэдэг маань өмнөд Аз төрөл гэдэг маань одоо дэх үед бид нэр үзэхдээ энэ хавдрыг тусгах хоруу чанар арай илүү төрлийн юм байна гэж үздэг байсан. Тэгсэн чинь монголчууд уг нь эсрэгээрээ
West type нь оруулж. Тэгээд тэгсэн мөртлөө яагаад Монгол дэлхийд 2 дугаар байранд яваад байна гэдэг маань саяны л миний дурддаг одоо хөнөөлт хүчин зүйлийн хэрэглээтэй холбоотой. Тэгэхээр хеликобактер зөвхөн нэг шалтгаан. Дараагийнх нь хамгийн том шалтгаан стресс байж болно. Стрессийн гаралтай нөгөө ходоодны шүүрэл ялгаралт, мэдрэл шингэний зохицуулга, өөрийгөө хамгаалах механизм алдагдаад стрессийн гаралтай шарах үүсч болох нь. Тэгээд тэрийгэ эмчлэхгүй нөгөө хеликоптерийн халдвартайгаа авсарч явсараа удаан хугацаанд явсараа энэ маань өөрөө ирээдүйд ходоодны хавдрын үндсэн суурь шалтгаан болно гэсэн үг байна. Нөгөө стресс сэтгэл зүйн энэ шууд нөгөө ходоодтой холбоотой юм уу гэж харагдаад идэг. Ер нь бол ингээд сэтгэл санаа хямарчхаар дагаад ходоод өвдөд байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэг шүү дээ. Энэ ер нь холбоотой. Тэгэхээр ингэж дурдсан гэж холбоотой. Дээрээс нь өвчин намдаах юмнуудын хит хэрэглээ. Яг уу одоо энэ настай хүмүүст ихвчлэн тохиолдог. Эсвэл бол одоо ямар нэгэн автоиммуны эмгэгийн шалтгааны улмаас заавал нөгөө дархлаа дарангуул гормон эмчилгээ урт хугацаанд насан туршдаа хэрэглэх хүмүүс байдаг. Эдгээр хүмүүст маань энэ эмийн гаралтай шархнууд маань их тохиолдоод идэв. Дээрээс нь одоо би түрүүнд дурдсан химийн гэдэг маань нөгөө л архитар сорт туслын хэрэглээ ордог. Тэгээд тэр Монголд хийсэн судалгаануудаар хараад ингээд аль талтай их тархмал байна гэхээр баруун бүс нутг руу ороод ирчих. Тэгэхээр тэрэнд маань нөгөө уул усны байдалтай холбоотой байдаг юм уу, тэр услагын хатуулаг байдал байдаг юм уу, эсвэл давсны хит хэрэглээч гэдэг юм уу гэдэг газар зүүн онцлог гэдэг их олон юмнаас хамаарат явчихдаг. Тэгэхээр ядаж энэ олон шалтгааных нь нэг засаад эхнээс нь засаад явах гэж байгаа л арга хэмжээг эмч хүн авч байгаа. Тэгэхээр манай Монголд ямар ч өвчний үед манай монголчуудын дунд бас нэг нийтлэг ойлголт байдаг. 1 сар юм уугаад 7 хоног юм уугаад энэ өвчнөөсөө салчмаар байдаг. Маш богино хугацаанд тий салчмаар байдаг. Гэтэл тэр маань өөр боломжгүй зүйл л дээ. Би тэгээ заримдаа өвчнүүдэд хийлдэг. За та хэдэн настай? 50 хэдэн настай тийм үү? За тэгвэл та ингээд оюутан болохосноос хойш ч гэдэг юм те 20 наснаас хойш амьдралын буруу хэм маягаар явжээ. За ингээд 30 жилийн хугацаа зарцуулчихъя. 30 жилийн сүйтгэсэн одоо энэ эрүүл мэндийг эм чинь 7 хоногийн дотор 1 сарын дотор зарчдаггүй л гэж хариулдаг. Тэгэхээр энэ дээр ганцхан имээр засахгүй. Энэ дээрээс та өөрөө амьдралынхаа хэм маягийг өөрчлөхөөс авахуулаад одоо бүх юмаа цогцоор нь шийдчихэж энэ өвчний хард. Ер нь ямар ч өвчний хард тэгжил гардаг. Ер нь тэгжил гардаг. Тийм. Тэгэхээр одоо ингээд амьдралын хэв маяг гэл өчнөө юм хоёлаа ярих хэрэг л гараад байна л да яалтчгүй тий. Тийм мэдээж одоо удамшлын энэ шалтгааныг одоо яахын арга байхгүй тий. Одоо яах ч одоо аргагүй гэх юм уу. Тэгэхээр бусад нөхцөл байдлаас нь хүн өөрөө одоо нөгөө сэргийлэх боломжтой байгаад шүү дээ тий. Одоо шийдвэл хоёул өнөөдөр хеликобактер гэж ярьж байна тий. Тэгэхээр хеликобактер гэж ярихлаар одоо хамгийн нэгдүгээр шатны одоо шинж тэмдэг тий өөрт одоо илрэх энэ зовёрыг та түрүүн бас дурдлаа л да. Энэ дээрээ бас нэг жоохон дэлгэрүүлээ яриач. Одоо ингээд зөрүүд өнгөрсөн хүмүүс ингээд зарим нь одоо ходоодны шалтгаантай учраас амнаас нь одоо амар хөвгүүнөр өнөртдөг ч гэдэм үү те аль эсвэл одоо өөр шалтгаантай арьс салст нь одоо нэг өөр үйдэг ч гэдэм үү ингээд нэг иймэрхүү шалтгаанууд ер нь байна вэ зөвхөн одоо гаднаас нь харахад те та энэ талаас нь та бас би ерөнхийдөө байж болно. За тэгээд яг үгээр Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн сайдын тушаалаар ходоодны хавдрын эрт үеийн илрүүлэг гэдэг Монгол улс одоо сүүлийн 23 жил маш эрчимтэй явж байна. 21 аймгийг хамраад эрт үед нь онцлох одоо зорилгоор дөрөв бид урдсанчлан хавдар гэдэг өвчнөөс айх шаардлага байхгүй. Эрт үед нь онцлол эмчилгээ нь одоо бүрэн дүүрэн байж идэг. За энэ үлднээсээ 40-оос дээш насны хүмүүс зовиртойч бай, зовиргүйч бай жилдээ нэг удаа заавал ходоод бүдүүн шулуун гэсний дуран хийлгүүлээч гэж урдсан сэргийлэх журмаар. Тэгээ одоо улс орон даяар урдсан сэргийлэх одоо үзлэг тамрагдаад иргэд маань өөртөө сонголтоо хийгээд та ходоодны дуранд орох уу, эндээ орох уу гэдээ явж байгаа. Тэгээд тэднээс харахаар одоо юу гэдгийг манай эмнэлэг дээрс урдсан сэргийлэх үзлгүүд 7 хоног бүр өдрөөлгөн аваад явж идэг. Тэгээд тэндээс бид нэр дунджаар хүн дурандахаар 7 хоногт нэг 2-оос 3 зарим тохиолдолд шүү өдөр болгом биш. Зарим тохиолдолд нь 2-оос 3 удаа ходоодны хавдар онцлогдох. С ิจ гтэй тохиолдлууд онцлогдох. Тэгтэл маань тэр хүнд нь зүгээр л багахан хэмжээний дөрөвний миний хэлдэг одоо бид нар эмнэлгийн хэлээр ярьдаг би чам шинж гэдэг зав. Аюулгаад нь цанхаадаг, өвддөг, цээж гашуу өргөдөг, гашуу марг үлгдэг ч гэдэг юм ингээ явчихдаг. Зөвхөн одоо ходоодны өвчлөхөр бид нар ходоодыг л бодоод байдаг. Тэгтэл улаан холоо ходоод дээд гэцгээд энэ хэд маань дээд одоо ходоод хоол усруулах дээд замын эмгээл гэж орж явдаг. Тэгээ энд нь хамгийн түгээмэл байдаг нь монголчуудад улаан холоо ходоодны сөөргөт төрөсөл гэдэг. Одоо хүн болгоо хувьдаа нэгс би овны сөөргөт төрөсөлтэй гэдээ явж байдаг. Тэр маань ямар учиртай гэхээр
бас л одоо дээрх шалтгаанууд хотоодыг эвдээсэн зүйлтэй холбоотойгоор хотоодны шүүрэл ялгаралт нэмэгдээд эхлэхээр хотоодны хүчил ихтэй агуулмж дэшээ улаан холоор сөргөж гарч ирж байгаа илрэл нь цээж гашуу оргиж гашуу маргуул гэж эсвэл гашуу оргиж мэддэггүй болвол урт хугацаанд хүн ханиалгаад яваад байдаг. Шалтгаан тодорхойгүй. Тэгээд баахан чих амар хоолой юмч, уушгины юмчээр, харшлын юмчээр явж байгаад та ингээд сөрөг дөрвөлж байж магадгүй хотод дурандуулаа шалгаад үзээрэй гэхээр баг зэргийн сөрөг дөрвөлжлээсээ болоод ханиалгаад яваад хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дээр бас ямар нэгэн зөвөрлөл өгчл байгаа бол за өргөөч гэсэн 49-ээс насныхан маань заавал илрүүлэгтэй хамрагдаж жилдээ нэг удаа доорчин сэргийлэх үзлэгтээ орж байгаа ч л гэж үздэг. Одоо аяг халбагнаас өсвөлэлтэй энгийн одоо нөгөө дадал хөвшил талаас нь та бас иргэдэд зөвлөж хеликобактер одоо нэг хүнгээ хеликобактертай байлаа гэж бодоход гэр бүл дотор бүх юм ингээ хойлж хэрэглээд байхаар мэдээж одоо бусад хүмүүс тархах юм юу байх уу байхгүй юу гэдэг талаас нь бас ярихгүй юу? Тийм юм байгаа юу? Байгаа байлгүй яах вэ? Маш зөв асуулт их баярлалаа. Зөвхөн эмийн эмчилгээгээ хийхээс гадна эмийн эмчилгээ хийгдэж явах хугацаанд саяны өөрийн чинь дурдсанчлан одоо эрүүл ахуйн дэглэмийг бас давхар баримтлах хэрэгтэй болчихдог. Тэгэхээр яд үхээр за надад хеликобактер хэрэг гарлаа. Би хеликобактерийн эмчилгээнд орё гэхэд гэр бүлийн насан турсан хүмүүсээ хамтд нь шалгуулаарай гэж. Бүр болж өгвөл хотоодын дурандуулаад ямар нэгэн эрт үеийн их сэрэмжлүүлэх онооднууд байна уу үгүй харчих хэрэгтэй. Тэгээд бүгдэнд нь илрүүл уг нь гэр бүлэрээ эмчилгээг хамт хийгээд явуул зүгээр. Бид нар эмчилгээнд дээр юу гэж зөвлөдөг вэхээр за эмчилгээ эхлээд 7 хоногийн дараа нүүр гарын алчуур, аяг тав, халбах сэрээ, шүдний сойс дан ялангуяа. Шүдний сойс энэ юмнуудаа солиод бүр тусад нь ингээд одоо таны аяг тав энд халбах сэрээ энд алчуур нь энд сойз нь энд гэдэг юм. Одоо манайхан нийтлэг ажиглагдаад байдаг шүү дээ. Нэг гэр бүлийн хоёр одоо дундаа нэг сойз хийдэг. Савта. Тэгээд нэг бол ингээд зэрэгцүүлээ. Тэгээ ингээд ванны өрөөнд нь орохоор гар нүрийн алчуурууд нь зэрэгцээ байж байдаг тийм. Тэгэхээр энэ 1000 сайхан эмчилгээ танд би зөвлөөд саяны эрүүл ахуйн дэглэмээ байхгүй. Нөгөө л өмнөх сойзоор угаагаал нөгөө л өмнөх алчуурандаа арчаад байвал бас энэ өөрөө эмчилгээнд нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр давхар бид нар заавал эмийн эмчилгээнээс гадна энэ эрүүл ахуйн дэглэмийг бас зөвлөдөг. Тэгэхээр бүгдээрээ илрүүл хамтдаа ороод эмчилгээнд орж байгаа. Зөв. Тэгэхээр түрүүнд дурдсан 5-6 төрлийн эмчилгээний сонголт байна. Аль ч оронд очсон нэгдүгээр сонголтоос нь эхэлж байна. Тэг ингээд 1 2 3 4-гээ зүгээр хараагаар хэлэхэд ингээд шатлаад яваад ямар ч байсан тэрнийхээ ард гарцсан байхад ходоодны хавдраар өвчлөх магадлал багах болно л гэсэн үг. Тэр эслийг л бууруулж. Ерөөсөө ходоодны хавдрын л өөрчлөлийн хүчин л ерөөсөө энэ хеликобактер тэр нийлж одоо үндсэн шалтгааны дийлэнх хувийг нь хеликобактер үзэлж байна гэж үздэг. Тэгээд түрүүний дурдсан нөгөө олон хүчин зүйлүүд л хамаарат байдаг гэсэн. Тэгээ монголчууд маань ихэвчлэн одоо бид нар дээрх ямар хүмүүс ирдэг вөхөр 3 дугаар шатлалын эмнэлэг дээр дандаа яралтай дөрвөн тусламж авах хүмүүс л ирж байдаг. Тэгэхээр нэлээд хүндэрсэн хүмүүс байх нь шүү. Яг цусаа бэлэн цусаалтж байгаа тийм хүмүүстэй тусламж үйлчлэгийг нөхцөлөд явдаг гэсэн. Тэгэхээр заавал тийм байдалд орохгүй тул өв нь иргэд маань өөрсдөөсөө төрүүлээд ивчих бүрэн боломжтой. Тэр аюултай төвшөнд хүрэхгүйгээр өөрийгөө эрүүл байлгах боломж байгаа. Дээрээс нь одоо юу гэдгийг хөвлийн тарга одоо бенжингийн илүүдэл бас өөрөө нөлөөлдөг. Яадгийн ихэр улаан холоо ходоод хоёрыг холбодог залгаас болчин гэж би. Доошоо одоо ходоод дээдгэцийг холбодог болчин ч гэдэг юм уу иймнүүд би. Дээрээс нь мис засал хийлгсэн байдал байж бол одоо ходоодны тайр хагалгаач гэдэг юм уу те. Ийм мис засал хийлгсэн байдалтай холбоотойгоор яадгийн ихэр одоо сөргөнүүд дээд хотод 12 руу гисрээ урсж явах хэвээр цус буцаж хотод руу орж ирдэг ч юм уу. Тэр маань өөрөө урт хугацаанд явахаараа хотод нь байх ёсгүй агуулмж л хотоодыгоо цочроосоор бас үргэлжлэлт үүсгээд гэмтэж болно гэсэн үг. Тэгэхээр энэ олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас тэрийг зөвхөн одоо мэрэгжлийн эмчтэй хандачил ажиллуулаарай л гэж хэлээд байгаа. Тэгэхээр хеликобактерийг одоо мэдээж одоо шинжилгээгээр тэр одоо хотоодны тэр дурангаар тий өтгөнд бас үзээд идэг штэ. Яг энийг онцлох тий онцлогоо нь эмчилгээ нь одоо та бас түрүү хэллээ яг юм нэгдсэн юугаар явдаг гэж юм тий өдөртөмжаар. Тэгэхээр яг одоо энэ сүүлийн үеийн анагаах ухааны шинжилгээ ухааны одоо энэ хөгжилд гарч байгаа шин тутам энэ одоо арга техник технологи хэрэгслүүд манай улсад бас ихэр нэвтэрсэн байгаа вэ?
Энэ маань маш хэлбэр нээлттэй. Альч имлэг, альч лабораторид онцлох бүрэн дүүрэн боломжтой. Манайхан хеликобактери хамгийн энгийн онцлох нь өтгөнд юм амьсгалаар онцлж болно. Амьсгалаар ч онцлж болно. Тэгэхээр энэ маань яадаг гэхээр ер нь бол 95-98% мэдрэг шинжилгээ. 98% мэдрэг шинжилгээ гэдэг маань маш өндөр үр дүнтэй шинжилгээ гэсэн үг. Тэгэхээр одоо энэ дурандж үзлээ. Хэрвээ бид нэр тухайн үед биопси авч чадаагүй болвол тэр одоодны дуран дээр дурандсан эмч маань энэ хеликобактерийн шалтгаантай байж магадгүй шүү гэдэг рекомендашн өгчдөг. Тэгэнгүүт нь харж байгаа бид нар энэ хүнд хеликобактер шалгая. Өтгөндний амьсгалтнууд чийж гэдэг юм уу. Ингээд онцлоход 98% мэдрэг шинжилгээ. Тэгээд мөнгөний хувьд ч нэг тийм үнэтэй биш байгаа баха. Тийм. Тэгээд энэ эмчилгээндээ одоо яг л тэр өдөр тэмцнийхаа дагуу гарсан эмчилгээндээ бүрэн дүүрэн хамрагдах боломжтой байх нь. Дээрээс нь бүр нөгөө нэг яг гол ордог антибиотикууд нь монголчуудад хэдэн үе төсвөртэй байдгийг яаж эмчлүүлэх болохыг тэр судалгааны хүртэл байдаг. Бүр ямар төрөл нэ гэдэг нь хүртэл байдаг учраас яг энэ одоодны өвчлөлийг монголчууд уг нь бол бүрэн дүүрэн сэргийлж одоо энэ одоодны хорт тавдраар дэлхийд номер 2 чигсмааргүй хэмжээнд эмчилж болох юм. Тэгэхээр энд бүгд гадаан ганц эмч хүмүүсийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн одоо удирдах ажилтнуудын хийх ажил биш л дээ. Хувь хүний иргэдээс маш их одоо эрүүл мэндийн боловсрол шаардах гэдэг. Тэгээ манай Монгол одоо өвчнүүдийн үйлчлүүлэгч нарын хувьд нэг дутагдaltaй юм нь эрүүл мэндийн боловсролын талаарх ойлголт их дутмаг байдаг. Одоо бид нар гадны орнуудад харж байхад одоо юу гэдэг Япон, Солонгос, Сингапур ч гэдэг юм Азийн орнуудад харж байхад өвчтөд нь ямар нэгэн эмчилгээ хийлгэхтэй оншоо одоо мэдчихлээ шүү дээ. Тэгээд эмчилгээнд хамрагдах яг саяны миний хэлсэн тэр судалгааны ажлуудыг бүгдийг уншаад судлаад мэдээд бүр тэрэн зориулаад дөнгөж одоо өнөөдөр ямар юм дэлхий дээр эмчилгээнд гарч байгаа энэ юмд ямар гаж нөлөөтэй энэ юмыг уухаар ийм нөлөө өгдөг байдаг гэтэл одоо энэ өвчтний үед ийм асуудалтай хүнд энэ нь гаж сөрөг нөлөөтэй байдığım байна. Би тэр одоо хувь өвчтний бас тэр нарийн шир юмыг мэдэхгүй байж болно шүү дээ. Тэгтэл тэр гадны өвчтнүүд ингээд ороод ирдэг. Наттай адилхан шахуу мэдлэгтэй ингээд ороод ирдэг. Монгол хүмүүсийн хувьд одоохондоо яг тийм эрүүл мэндийн суурь боловсруулалтаас хамаарат тийм байдал юус алах. Тэгэхээр бид нар чинь хэрвээ тийм байдалтай байвал энэ нэмийг Монгол улсад хэрэгжилж байна. Би танд энэ нэмийг санал болгож болохоор байна. Энэ юм тэгвэл танд энэ нөлөөлт юм бол хоёлоо энийг ингэж эмчлэеч гэдэг юм. Энэ дээрээс эмчилгээний маш том тактик гараад ирдэг. Тэгэхээр энэ чинь ганц эмч хүний хийх ажил биш үү гэж. Өвчтнөөс хүртэл маш их өндөр эрүүл мэндийн боловсрол шаарддаг. Тэгээ энийг дагаад ороод ирэхээр нөгөө өвчтөн маань уншаа судлаад ийм өндөр байдгийн болвол би ингээд нэрээ энэ шалтгаанаас засчуулъя. Амьдралын буруу хэмээс засчих нь байна. Хорт зуршлагаасаа татгалзчих нь байна тий. Өвчин намдах хэмийнхээ хэрэглээг одоо бууруулна. Тэр яагаад өвчин намдах юм уух болсон шалтгаан нь бас чухал байгаа. Үнэхээр одоо юу гэдгийг гинтэл аваад ч гэдэг юм уу тий. Үнэхээр өвчтэй өвдөө эсвэл маш хүнд өвчин тусаад үнэхээр өвдөжүүл тэр хүн. Үнэхээр эмч зөвлөдөөс уулгаж байгаа бол тий. Эмчилгээний хугацаанд ууж ивэл асуудал байхгүй. Гэтэл байнга амаараа уух уу, тэрийг шулуун гэзээр л агаар хийх үү, эсвэл тариагаар орлуулах уу энэ төргээд маш олон одоо эмчилгээний аргууд байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгд дээр маань юу хэрэгтэй байдаг вэ гэхээр эмчийн мэдлэгээс гадна одоо ард иргэдийн маань мэдлэг аягүй чухал байдаг. Тэгэхээр одооноос одоо юу гэдгийг төр засгийн заавал одоо нөгөө хүч дарамт шахалтанд дор ард иргэд маань эрүүл мэндийн суурь боловсрол олж байхаар өөрсдөө одоо интернетэд бүх мэдээлэл тийм хөгжчөөд байна тий. За залуу юм маань ялангуяа бол энийг судлаад уншаад одоо мэдэх дүүрэн боломжтой шүү дээ. Одоо саяны хеликобактерийн судалгаа их чинь монгол хэл дээр, англи хэл дээр, японы хэл дээр бүгд байна шүү дээ. Тэгээд тэрийг зүгээр л сонирхоод ороод ийм байна гэж харахад мэдчихнэ. За бүр гадны орны том орны судалгаанууд хармаар байвал бүх орны хэл дээр орчуулж мэдчихүүлж байна. Тэгээд залуучууд маань хараад тэгээд одоо бид нартай хандахтаа яг саяны энэ 50% оролцоотойгоор хандаад юм хүм асуудлаа шийдээ явуулах зүгээр юм бол энэ зөвхөн одоодны өвчлөл биш. Нийт төрлийн өвчлөл төр. Та бас гадны сая жишээ дурдлаа л да. Таны хувьд бас одоо нөгөө сургууль төгссөн тий мэргэжлээ ахиулсан ч гэдэг юм уу ийм одоо улс орнууд бол мэдээж байгаа бах. Энэ улс орныхоо туршлагаас бас сонирхолвол тий тэнд одоо яаж яг энэ төрлийн өвчлөл төр ямар арга хэмжээ авдаг юм бэ?
одоо түрүүн таны хэлснээр бол одоо иргэд нь бол маш эрүүл мэндийн өндөр мэдлэгтэй байгаа дээ шүү дээ. Ялгаагүй л одоо би түрүүнд хэлсэн одоо нэг өдөр дэмжийн дагуу дэлхийн бүх орнууд явж байна гэдэг. Бид нэр одоо улсын дүр төв эмнэлгийнхэн бол одоо Солонгосын эмнэлгүүд, Японы эмнэлгүүд, одоо Тайван, Сингапур маш олон эмнэлгүүд рүү бид нар ер нь мэргэжил дэвшлүүлэхээр очиж сурч одоо мэргэжил дэвшлүүлэх. Тэгээд эднээс харж байхад ерөөсөө л яг энэ өдөр дэмжихаа дагуу саяны миний хэлсэнчлэн хүчтэнтэйгээ харьцаад яг монголчуудын хувьд тэн дээр хоцорсон барьсан юм ерөөсөө байхгүй. Яг л адилхан үзүүлдэг тусламж үйлчлэгийг үзүүлж байна. Манай өвчнүүд нэг саяны юун дээр сарах. Манай өвчнүүд нэг юм асуудаг. Танаа дуран нарийнх нь гэж. Дэлхий дээр байгаа бүх дуран яг нэг стандарт хэмжээтэй. Илүү нарийнх юм оруулах гэдэг шүү дээ. Зарим тэдний дуран нарийнх гэсэн. Энэ эмнэлгийн дуран нарийнх гэсэн гэж орж ирдэг. Тэгэхээр дэлхий дээр бүх эмнэлэг яг л нэг стандартын дурангаар дурддаг. Тэр ариутгал нь яг л нэг стандартын ариутгалаар ариутгагддаг. Бүр тэр чинь автомат машинаар ариутгагдаад ордог. Тэгэхээр яг л одоо тэр дэлхийн өдөр хөгжилтэй орнуудад үзүүлдэг бүх цогц тусламж үйлчлэгийг Монгол эмнэлгийн бүх эмнэлэг яг нэг төвшөнд хийж хэмжилдэг. Түүнээс одоо тэр нь сайн, энэ нь сайн, энэ эмнэлэг сайн, тэр эмнэлэг сайн гэдэг асуудал ер нь л бол ард орхитсон доо. Ихэнх чиглэлүүд төр яг үгээр энэ чинь бүгд л яг нэг төрлийн юм одоо урал цуглаан ч гэдэг юм уу мэргэжил дэвшлүүлэх юм дээр харж үзэж чинь дэлхийн нийтээрээ одоо мэргэжил дэвшлүүлэхэд би заавал тэр оронд очихгүйгээр онлайн сургалтанд нь суугаад бүх дата юмнуудыг хараад энд чинь ингэж имжилж байгаа юм байна. Ийм гарсан юм байна гэдэг явахаар яг л дэлхий дээр хийгддэг бүхэл нарийн имчилгээнүүд хийгдэг. Зөв бүр өөр нарийн төрлийн одоо юу гэдгийг да Винчи гэдэг одоо дэлхийн нийтээр робот мис заслын хагалгаар орчлоо. Хэмэл оюухан гэж яриад байна тийм. Тэднийг бол ариг үүсэж чадахгүй байна. Тэднэр маань одоо юу гэдгийг Япон, Солонгос зэрэг орнууд өнгөж одоо л яг тэд нар ингээ хийгдээд явж байна. Тэгэхээр яг тэр том төрлийн хагалгаар руу бас одоо мис засал руу нарийн технологиуд руу ороогүй ч гэсэн яг л зүгээр Солонгос эмчнэрийн, Япон эмчнэрийн өдөр тутам хийгддэг бүхэл процедур, бүхэл эмчилгээний өдөр тутамж зарчим бүгд л адилхан явдаг гэсэн. Түр ялгаа иргэдийн эрүүл мэндийн боловсролын төвшин жоох ялгаатай санагддаг. За тэгэхээр ямар ч одоо чиглэлээр ярьсан ямар ч одоо эрүүл мэндийн салбар дондоо ингээ өвчлөгээ ярихлаар ялцчгүй л нөгөө эрүүл мэндийн боловсрол нэгдүгээртэл байх гад эмч болгоогоосаа тэгжил халгалахын ерөөсөн иргэд маань ерөөс эрүүл мэндийн боловсрол байна айгу тутмаг байна гэд тэгэхээр түрүү та бас ярьлаа л да мэдээж энэ хүчин зүйл нөлөөлж байгаа хүчин зүйлс зөндөө байна гэж байна өвчин намдах юм гээд түрүүн таныг ярихад бас бодж илээ л да. Бид нар ч нөгөө толгой өвдлөг гэхэд л шууд нөгөө өвчин намдах диклодин, гибупрофен одоо юу гэдгийг тэр нөгөө өвчин намдах төрлийн эмийг зүгээр л хоош гэж одоо ингээл нэг ингээл им задлахад л одоо бараг тал талаас нь өө аль надад нэг өгч ингээд нэг юм чихэр тарааж байгаа шиг иддэг штеп эмийг энэ бол мэдээж одоо энэ өвчний улс их үүсрэх болох гэдэг шүү дээ Тэгэхээр энэ мэтчлэн таваас иргэдэд та хоёр ярилцах хугацаач бас ер нь төгөж байна. Яг амьдралын хэмнэл дээр, хэвшил дээр за нэг удаа эмчинс гайгүй штэ. Нэг удаа нэг болохгүй одоо эн чинь ер нь идэхээр ходоод өвтгдөө гэдэг юмыг за нэг удаа идэхэд гайгүй штэ ч гэдэг юм нэг ийм тохиолдлууд айгүйх сонсогддог штэ. Бидний дунд. Тэгэхээр энэ талаас нь таваас үзэгчдэд бас анхааруулга зөвлөгөө өгвөл яаж вэ тэр өвчин намдах юмнуудын хэрэглээг яг эмчийнхаа заавраар тодорхой цаг хугацаанд эмчилгээний журмаар хийх нь өөрөө одоо аюулгүй нэгдүгээр. Тэрнээс урт хугацаанд хэрэглээд явахаар дангаж ходоод гэлтгүү. Одоо илгэний цочмод дутагдлага маш том өвчний үндсэн суурь болчдөг. Тэр амьдралын хэм маяг гэдэг дээр зүгээр хитгэн эмнэлгээд их амархан. Нэг дор их хоол идэхгүй байх хэрэгтэй. Үлэн удаа явахгүй байх хэрэгтэй. Хоол идэж шууд хэвдэхгүй байх гэсэн ийм гурван зарчмыг хүн юу баримталж хэрэгтэй. Тэгээд аль болох хэвлийн тарга энэ төр байдаг бол тэрнээсээ салах нь. Ингээд ирэхээр дараагийн өвчлөлүүдийн одоо гүнзгийхийг л багасгах гэсэн үг л. Энэ иргэд өөрөөсөө одоо хийж болох хамгийн том энгийн бүгд хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт энэ баг. Дээрэс нь мэдээж одоо юу гэдгийг хагас боловсруулсан бүтээгдэхүүн даршилсан, нөөшөлсөн, хайрсан, хуурсан, хит халуун ногоотой консервлсэн гэдэг юм уу те. Одоо junk food гэж ярьдаг да тэр чинь бэлэн хоолнууд те. Энэ юмнуудаасаа татгалзаад тэгээд саяны хэлсэн энгийн зарчим байгааз
Нэгдүгээр их хоол идэхгүй, үлэм удаа явахгүй, хоол идээд шууд хийдэггүй баг. Иймхэн одоо гурван механизмыг л баримтлахад ер нь бол одоодны өвчлөлөөс сэргийлж чадна гэсэн үг. Дээрэс нь мэдээж одоо хеликобактерийн халдвар байдаг үгүйгээ шалгуулчих хэрэгтэй. За өөр байдаг бол одоод орондуулаад үзчих хэрэгтэй. Тэр ходоодны дуран хийлгэхэд айх юм ерөөсөө байхгүй. Манай иргэд ихэнх нь харахад одоо ингээ надад дурандуулах гээд орж ирж яхад маш их айцтай орж ирдэг. Тэгээ тийм хүмүүсээ чинь яг айцтай дээр нь дурандчих юм бол нөгөө нэг яг өөрийнх нь төсөөлсөн төсөөллөөр явцдаг. Тэгэхээр тэр хүнээ нэгдүгээр тайвшруулад биеийг бэлдээд бүр одоо боломгүй бол та түр одоо ингээ тайвшрлаа суулж иж гэдэг юм уу. Тэр мэр юмнуудыг хийж байгаад тэгэхээр одоо боломгүй бол тулгатаа дурангийн хийлгээд ингээд ямар ч байсан онцлогын юмнуудаа хийлгэж яах нь одоо альва өвчнөөс эрт сэргийлэх гэдэг. Тэгэхээр энэ урдсан сэргийлэх үйлчлэгэндээ идэвхтэй хамрагдаараа яг нь сүүлийн тэр жилүүдэд явж байгаа урдсан сэргийлэх үйлчлэгүүдэд Монгол иргэд маань бас нэг үе бодвол маш сайн хамрагдаж байгаа. Зүгээр манай эмнэлгийн зүгээс бид нэр дээр хийж байгаа урдсан сэргийлэхийн зүгээс тэгж харагдаад маш идэвхтэй хамрагдаж байгаа. Дээрээс нь ч одоо манай эрүүл мэндийн яам засгийн газар маань бодлогынхоо төвшөнд 21 аймаг одоо бүх газрыг эмнэлгийг дурантай болгох, одоодны дурантай болгох, дурангийнх нь нэмчийг бэлтэх гэдэг бүх том тогтолцооных нь асуудлуудыг нь шийдээд өгсөн. Дээрээс нь одоо энэ өдөртөнч юмнууд нь баталгаатай гаргаад өгсөн. Жил болгон манай тасаг одоо бүх 21 аймгийн эмчнэртэй уламжлалт болсон сургалтыг хийдэг. Тэрэндээ гадны одоо бид нар өөрсдөө яваа суралцаад ирсэн профессорудаа дуудаж оролцуулаад за яг өнөөдрийн Солонгосын нөхцөл байдал юм байна, Монголын нөхцөл юм байна гэдээ хоорондоо солилцоод одоо энэ имчилгээг ингэж хийж байгаа, энэ имчилгээгээр энэ давуу тал байна, энэ Монголд байна, Монголд байхгүй байна, энэ технологиг танах нэвтрүүлгээд жил болгон апдейт хийгээ, саруулгын апдейт хийгээ яваад байдаг. Тэгэхээр тэр имчилгээ тусламж үйлчлэгийг үзүүлэх нөөц нь бол Монгол улсад байгаад байна шүү дээ. Чин ганцхан одоо хоол уусруулахын нарийн мэрэгжлийн эмч бий биш. Өрхийн эмчээс авахулаад хийж болж байгаа. Тэгэхээр энэ ходоодны өвчлөл, ходоодны хорт авдраас урдсан сэргийлэх бүрэн дүүрэн бололцоо монголчуудын хувьд бий байгаад байна тийм. Одоо ингээд яг би зүгээр энгийн юм шиг юм асууя л да. Зүгээр энгийн одоо залуучуудын дунд ялангуяа энэ хүүхдүүдийн дунд ч байна айгүй их байгаад байгаа харагдаад идэгin хайрсан хоол энэ төр одоо ширхгийн хоолнууд тий хуушуур бэршгээж гэдэг юм уу ийм өдөр тутамдаа ингээд байнга идээд сууж байгаа харагддаг. Бэлэн хоолыг ч гэсэн дээр нь байнга идээд сууж байгаа харагддаг. Эцэг эхчүүд ингээд хэлхийг нь сонсохлоор бэлэн хоол ёстой мó тий бити идэл гэдэгдгээс биш яг ямар одоо хор уршигтай хэдийн хугацааны дараа ямар аюултай вэ гэдгийг нь тайлбарлахгүй нүг гэж харагдаад байдаг. Энд дээр та юмч хүний хувьд юу хэлэх вэ? Яг уу зүгээр бас үнэхээр муу байгаад байна уу тий. Яг уу зүгээр бэлэн хоолыг яг үнэхээр муу гэдгийг бол одоо юу гэдгийг байнга идэвэл мэдээж нэг юмыг байнга идээ тэр шарсан хуурсан хайрсан консервслэн лаазалсан гэх түрүүний хэлсэн одоо тэр бэлэн хуурж байгаа тэр одоо бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглээд байвал энэ маань эмгэг болоод байгаа. Түүнээс зүгээр хаяада хэрэглэгч гэдэг юм те. Энэ бол байж болдог асуудал. Манайх нөгөө хит туушраад одоо бэлэн гомн үнэхээр муу гэж хэлцдэг. Тэр бол бас буруу л дээ. Мэдээж нөгөө хэмжээг нь тохируулах. Тийм хэмжээг альва юмны тун хэмжээг л тохируулах. Тэгээд тэгэхээр өвчин намдах юм ходоодны шарахыг үүсгээд идэм болвол хүн болгон ханиад түрээ талуураач гэдэг юм те ямар нэгэн процесс болоход 3 4 хоног 5 хоног алуун бууруулах юмыг 12 цагаар 8 цагаар уухад ягаад шарахтаа болохгүй байна вэ? Тэнд чинь ходоодны өөрийнх нь тэр физиологоос хамгаалах механизмууд нь байж шít. Ходоодны тэр мэдрэл шүүрлийн зохицуулга, эсийн хөдөлгөөн, одоо хүчин шүлтийн тэнцвэрт байдал гэдэг энэ саяны хилээд байгаа бүтээгдэхүүнүүд маань энэ бүх одоо юу гэдгийг хамгаалах механизмуудыг л доголдуулаад байгаа нь зөв ганц нэг доголдуулах ингээ байнгын тогтмол хэрэглээтэй яваад хараад. Тэгээ энэ дээрээс нь хорцууршил ороод ирнэ. Ялангуяа тамхи. Дээрээс нь стресс ороод ирнэ. Тэгээ энэ бүгд маань нийлээд ирэхээр л энэ өвчлөл үүсээд байна гэсэн. Тэгэхээр түүнээс нэг удаа бэлэн гоо мэдлээ би шарахтаа болчихлоо. Ийм ойлголт бол байхгүй. Хитос одоо тус болохгүй байх. Гадны орныхан дээр тэргүүл бэлэн гоо өдөр тутамдаа хэрэгжилж болж байна тий. Тэгэхээр альва нөгөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээ наадаа цаантаа харж хандах хэрэгтэй. Дээрээс нь яг хөө тэр нас одоо манай тэр улаан хоолой ходоодны сөөргөд өрөвчлөгээ тэрэн дээр нэмээд хэлэхэд ард иргэд маань бас нэг
ойлголт нь яадаг гэхээр ер нь дийлэх хүмүүсээ харж хат ингээл цэжин гашуу өргөд яваад байдаг. Тэр чинь өөрөө эргээд улаан хоолой хотодны улаан хоолойн бүтц шал өөр бүтцтэй. Эсийнхээ хувьд ходоодны бүтц шал өөр бүтцтэй. Тэгтэл ходоодонд байх ёстой агуулмж улаан хоолоороос хөрвөө гараад ирэхээр тэр маань ходоодны улаан хоолойн салстаа байнга өдөр болгон гимтэйгээд байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ гимтэйгээд яваад ахаараа л нэгэн өдөр хавдарч гэдэг юм уу те шарах гэдэг юм уу тэр өмчний ч үнс суур болоод байна. Тэгэхээр тийм зовөр байдаг бол заавал эмчтэй хандаж тэр зовөрөөсөө салах хэрэгтэй. Тэг салахын тулд зөвхөн эмийн эмчилгээ биш саяны хэлсэн тэр бүх одоо хүчин зүйлээ давхар засах нь байна. Тэгээд тэрийгэ засахгүй явуулах юм бол одоо дулаан хоолой одоо хавдар гэдэг өвчний хамгийн номер 1 шалтгаан болоод эхлэх нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр ялангуяа настай хүмүүс миний цээж байнга гашуур яваад идэг. Сүүлдээ баг гашуур орхио болцдог. Баг тэрэндээ баг таслуулаад ч юм уу. Тэр чинь яаж юм гэхээр сүүлдээ ходоодны улаан хоолой салст маань зарим хэсэгт гимтэх салст өлдөхгүй болчвол сүүлдээ тэр зовөрөхөө байцдаг байхгүй. Бас мэдрэл нь гимтчүүл мэдрэхөө болчихсон гэсэн үг. Аюултай төвшөнд очиж. Нилээн аюултай төвшөнд сайндаа биш. Бүр урт хугацаанд одоо гашуу өргөж явсаар байгаа, цээж хорсож явсаар байгаа зүгээр болоод одоо юу гэдэг имчилгээ хийхгүйгээр зүгээр болж ивэл бас нөгөө талаараа тэр чинь муугийн тохио байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгээ бас анхаараа заавал дурангаа хэлгэж онцлогоогоо хэлгэж эмчнэрээсээ зөвлөгөөг авч тэрийг шийдэж болох шийдэл нь юу вэ? Эмчилгээний шийдлийн хувьд бол их энгийн шүү дээ. Эмийн эмчилгээ хийгээд үзье. Эмийн эмчилгээнд өрдөөхгүй бол мэс заслын эмчилгээ. Мэс заслын эмчилгээ маань одоо нөгөө манай иргэдийн боддог шиг тэр том нээлттэй мэс засал одоо хийх болчихсон. Дурангийн аргаар эсвэл бүр өөртөө хотоодныхоо дурангарч гадны орнд эмчилгээ хийлгэж байгаа. Манад ч тэр технологиуд нэвтэрсэн байж байна. Тэгэхээр энэ чинь шийдэх одоо эмчилгээний аргууд нь зөндөө байдаг учраас иргэд маань одоо юу юм бэ? Эрүүл мэндийн боловсралтай бас энийг анхаар саяны миний хэлсэн зүйлүүдийг сайн ойлгосоо л гэж байна. За. Эрүүл мэндийн боловсрал гэж ярихлаар нөгөө нэг одоо нийгмийн эрүүл мэнд талаасаа тий бас нөгөө юу н одоо зөвлөмжн гэх юм уу одоо югмэр юмдээ дутуу байгаад идэх юм уу нэг бол бид иргэд маань тэрийг нэх олж сонсохгүй байгаад инүүд гэж хараад идэх. Нэг бол бүр нөгөө хүүхэд 10 жилийн боловсралд нь сургалтын хөтөлбөрт нь шингээж өгөх ёстой ч юм уу гэдэг юм уу тий. Энд ч тэгээд таны бодол юу гэдэг вэ? Одоо нөгөө суурьас нь л эрүүл мэндийн боловсралтай байлмаар шүү дээ тий. Би бол өөртөө чинь санал нэг байна. Зүгээр энэ миний хөв хүний бодол шүү. Тэглэх байх уу? Улсынхаа хэмжээд бүр бодлогынхоо төвшөнд яг сайн хэлсэн цэцэрлэгээс нь гадны орныхын яадаг ихээр цэцэрлэгээс нь ахуулаад тэр хүнд тэр эрүүл мэндийн суурь боловсролын олгоо яваад байна шүү дээ. Манай тэр тогтолцоо жоохон орхигдсон юм болоо да. Яг уу одоо ямар байгааг мэдэхгүй байна. Миний бага насн дээр бол биднэрт эрүүл мэндийн хичээл ордог байсан. Ордог байсан тийм. Тэр чинь бас тухайн үед би одоо бодоход маш их юмыг бас өгж исэн юм. Бүр өөр чиглэлээр нь ч өгдөг байсан. Тэгэхээр тэр тогтолцоо нэг хэсэг бас жоохон орхигдсон байж магадгүй. Тэг ялдагдсан байгаа орхигдсон байх. Одоо би гэхдээ ямар байгааг мэдэхгүй. Тэгэхээр эндээс төр засгийн зүгээс бүр бодлогынхаа төвшөнд ер нь зүгээр гадны орныхан үздэг шүү дээ. Хүнийг 25 наснаас нь хойш чи яаж хичээгээ тэр хүнийг засч чадахгүй. Тэгэхээр 25 наснаас нь өмнө гэхээр бүр бага наснаас нь хилээд тэрийг ингээд зуршил дадал болгоод өгчүүл тэр хүн хизээч өршлөгдөхгүй. Гинт 35 хүрснээр ингээд гинтл зүгээр би зүгээр ийм замаар явна гэдэг хүн явахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг багаас нь бүр цэцэрлэгийн наснаас нь эрүүл мэндийн суурь боловсролын одоо бүр улс орныхоо бодлогын төвшөнд гаргаж өгвөл зүгээр болол гэж бодож байна да. За баярлалаа. Эмч хүний хувьд яг одоо яг энэ одоо хеликобактерийн эмчил одоо өвчлөлт юм одоо яг та гастроэнтерологийн эмч байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг одоо таны мөрөөдөл гэх юм уу яг энэ эмчилгээ онцлогоо талаас нь та бас яг юу хүсэж мөрөөддөг вэ? Тий. Одоо ирээдүйн зорилго юу байгаасаа ч гэдэм үү тий. Тий. Яг би зүгээр дарамтгүй л ажиллаа хийдэг болмоор. Дарамтгүй гэдэг маань ямар утгаар хэлж байна гэхээр энэ их олон хүчин зүйл байна л да. Нийгмийн талаас стресстэй байгаад байна. Хоёрдугаар үүдийн цалин хангамжийн талаас бас байж болно те. Гуравдугаарт одоо бүр дээд бодлогын төвшнийх нь бодлого нь жоохон одоо бас арай өөр болоод энэ яг эрүүл мэндийн даатгалын тогтолцоо шилжсэнтэй холбоотойгоор бас жижиг сажиг асуудлууд гарч л байна. Тэрийг бид нэр дор нь засгаад л одоо аль шатанда үзээд байна. Гэхдээ альва юм чинь бас хоёр талтай дөнгөж нэг шинэ бодлого руу шилжиж байхад одоо
тасаагүй болоод бид нөгөө хуучин хайрцагтай байгаа тасаагүй болоод бас тэр жоохон шин санагдаад одоо биднэрт буруу юм шиг санагдаад байж магадгүй. Тэгээд энэ маань яг зөв төр зүрийн асуудал байх л та. Аяндаа ингээд яваад ирэхээр ямар нэгэн бэрхшээл тулгарна тэрийг нийтээрээ эргээд иргэдтэйгээ хамтдаа даваад тулах л баг. Тэгэхээр зүгээр энэ талын юмнууд нь жоохон бага байвал гэж боддоо шүү дээ. Тэгэлгүй яхав тий. Зүгээр одоо энгийн тайван ажиллаа хийх нөхцөл маань бүрэн байвал гэж боддог та. Гастроэнтеролог талаас яг одоо иргэдэд эрүүл мэндийн одоо нөгөө хүртээмжийн хувьд бол ер нь бол хангалттай гэж үзэх гээд байна тий. Яг нэг талаараа тэгж хэлж болно. Манай иргэдийн дууд нэг нийтлэг ойлголт нь за 2 дугаар амьлаг тэрүүгээрээ сайн, 1 дугаар амьлаг тэрүүгээрээ сайн, 3 дугаар амьлаг тэрүүгээрээ сайн гэдэг ингээд нэг тийм өнцөг харагдаад байдаг. Тийм гутаа ингээл мөндөө яг тэр төлөвшөрөх гэдэг тий. Дайраад яваад байдаг. Тэгэхээр эн чинь одоо дэлхийг глобализлагдсан, автгаа болцсон Монгол улсын ялгаагүй л дагаа тэрийг автгаа болцсон бүгэн эмчнэрийн чадвар адилхан. Бид нар жил болгон эмчнэрээрээ цуглаад бүх болгон салбараараас цуглаад жил болгон хуралдаа сайн муугаа ярилцаад шин дэвшилт технологи ярилцаад шин дарга эмчилгээнийхээ техникийг ярилцаад за одоо энийгээ нийтээрээ ярьж байгаад өдөр нүнжаа болгоод те яг энэнийхээ дагуу явна шүүгээ явж байгаа энэ үед бол тэр аль нэг эмнэлэг рүү хошуурах те эмнэлэг рүү хошуурах тэр болж явах буруу юм шиг санагддаг. Өрхийн эмнэлгүү, сум дүүргийн эмнэлгүүд маань ялгаагүй тэр болгонд чи ирээ сургалтандаа хамрагдаад ингээд сайн яг өдөр дэмжихэд дагуу эмчилгээ юмнуудаа хийгээд явхаар болж байна. Нэг үе бодвол манай дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн одоо юу гэдгийг хөрөнгө оруулалт тэр санхүүгийн асуудлууд хангалттай хэмжээнд шийдэгдсэн учраас одоо юу гэдгийг 1-р эмнэлэг дээр зөвхөн шинжилгээг авдаг байсан бол бусад бүх газрууд дээр авч болж байна. Зөвхөн хувийн эмнэлгүүд дээр авдаг байсан бол тэрийг бүх улсын эмнэлгүүд дээр авч болж байна. Тэгэхээр тэрийг чинь аваад эхлэхээр би эмч хүн энэ шинжилгээнд байгаа юм чинь тэрнийхээ дагуу үнэлт өгөлтөө өгөөд эмчилгээгээ хийгээд явчих бүрэн дөрөв боломжтой байна. Тэгэхээр ер нь бол яг хүртээмжийн хувьд маш сайн хүртээмжтэй л байдаг. Гэхдээ яг л одоо саяны миний хэлсэн тэрүүгээрээ тэр нь сайн гэдэг нэг жоохон тэмүүлэх хандлага одоо яг байлгүй л яг тэгэхээр аяндаа засрах байх. За баярлалаа. Эмч биднээс нэмэлтэр нэг юм асууж байна. Түрүү хеликобактер дээр амны эвгүй үнэргээ ярьсан шүү дээ. Энэ дээр та бас нэмэлтэр нэг яг зөвлөгөө маркер хэлж өгчдөх үү? Одоо яг эвгүй үнэр гээд ингээд амны эвгүй үнэр гээд тэгэхээр хүмүүс ер нь хөвчлэн ходоод нь яг энэ хеликобактертай байна л гэж яриад байдаг шүү дээ. Тий яг энэ холоо өвчний хувьд амнаас эвгүй үнэр үлдэж болно л дангац ходоод нэгэлтгүй лэгний өвчлөлийн үед үлдэж болдог. Тэгэхээр яг тийм зөвөртэй хүмүүс байвал эмнэлэгтэй хандаа л гэж. Янзын зөв шатны зөвөрүүд илэрсэн бол ямар нэгэн байдлаар эмчид хандаад одоо үдгийн 1-р шатлалынхаа өрхийн эмчтэй хандаад өрхийн эмчээсээ 2-р шатлалаа хандаад 2-р шатлалын асуудлыг шийдэхгүй бол 3-р шатлал руугаа ер нь зүгээр эрүүл мэндийн тогтолцоо юм шүү дээ. Би ямар нэгэн өвчин туслаа гэхэд анхны шатны үйлчлэл одоо тусламж үйлчлэгийг аваад анхны шатны тусламж үйлчлэгийн чинь дараагийн шат руу илгээгээд дараагийн шатн дээр хийгдэхгүй нарийн мэрэгжлийн нарийн технологийн өвчлөл байвал одоо үгдгийн нарийн технологи шаардсан эсвэл бол олон иргэдэн хавсарсан ч гэдэг юм уу тий асуудал шийдэх одоо төвшин байвал 3-р шатлал руу нэлгээдэг. Энэ тогтолцоо руугаа одоо иргэд маань өөрсдөө бас яг энэ зарчмаараа явбал манайх яадаг гэхээр нөгөө юмыг аслаа сурцсан шууд 1-р эмнэлэгт давхараад өрхийн эмнэлгээрээ биш дүүргээрээ биш нөгөө өрхөөр дүүргээр явж цаг алдж байгаа шууд л сайн шиг чадвартай эмчтэй эмнэлэг дээр очижэл гэсэн хандлага их байгаа тийм болов уу? Хоёр талтай л эргээд нөгөө нэг дэрийн л хийсэн хаанг байдлаасаа болоод энэ зөвөр чинь нэг өдөр өгөөгүй байхгүй. Нэг өдөр тэр хүн цус алдаагүй. Нэг өдөр маш хүчтэй өвдөөгүй. Олон өдрийн өмнөөс өвдөд явсан. Дөнгөж эхэлж явах үед нь хандаагүйдэл асуудал байх. Тэгэхээр яг нөгөө цус алдахаараа шууд 1-р эмнэлэг дээр ч юм уу 2-р эмнэлэг дээр 3-р эмнэлэг дээр очиж ажилбараа хийлгээд тэр цус алдалтыг тогтоогоод эмчилгээгээ хийлгээд байна шүү дээ. Тэгтэл тийм байдалд орохгүйгээр бүр анх зөвөр өгөхт нь одоо өрхийн эмчтэй хандаад тусламж үйлчлэгийг авах бүр эрт үед нь эмчлэх өрн дүрэн боломжтой байна. Баярлалаа амжаа.
За гэгээ эрүүл мэнд подкастын өнөөдрийн зочноор улсын 1-р төв эмнэлгийн гастроэнтерологийн төвийн их эмч, элэг шилжүүлэн суулгах багийн элэгний эмч, анагаах ухааны магистр Сумья өргөдөж оролцлоо. Бидэнтэй бас хоол боловсруулах эрхтний одоо эмгэг өвчлөл юу вэ? Тэ ялангуяа одоо энэ хеликобактер гэж одоо энэ зүйлээс одоо яаж ангид байх боломжтой юм мэдээж зөвөр шаналгаа өгж байгаа бол эмнэлэгтэй ханд хэрвээ үгүй ямар нэгэн одоо асуудал үүсэхгүй бол үүсгэс нь өөрчлөлт сэргийлж одоо багаас нь эрүүл амьдралын одоо хэв маягт хэвшээрээ гэдгийг бас эмч маань бас бидэнд зөвлөлөө. Эмчтэй баярлалаа танд. Баярлалаа. За та бүхэн цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа танд. За гэгээ эрүүл мэндийн үзэгч танд хүрэлээ дараагийн дугаараар эрг уулзлаа. Баяртай үзэгчтэй.